За танд маш их баярлалаа. Үзэгчд маань бас тэтгэвэр тэтгэмжийн талаарх мэдээллийг авсан баха. Одоо харин газар өмчлөх тухай хуулийг хоёлаа үзэгчдээ бас танилцуулъя гэж бодож байна. 0.5 га газрыг бол иргэн бүртгөөд байгаа шүү дээ тий. Тий, энэ Монгол улсад бол газрыг бол ховчлох ажил бол 2002 онд хуулийн нутлаад 2003 оны 5 сарын 1-ээс одоогоос нэг 12 жилийн өмнөөс анх удаа хэрэгжүүлсэн. Монгол улс урд нь хязгаарч газрыг иргэн хувьд ховчилж байгаагүй. Ийм түүхэн боломжтой болсон. Газар бол зөвхөн улсын мэдэл байдаг. Тэгээд ингээд 12 жилийн өмнөөс газрын том реформ гэж ховчлол явуулсан. За ингэхдээ бол их онцлог байдлаар ховчлыг бол хийсэн. Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж газрыг нэг удаа үн төлбөргүй өмчлүүлнэ. Тодорхой хугацаатай. Анх бол 2 жилийн хугацаатайгаар өмчлүүлэх ажлыг хийжсэн. Төдийлөн иргэд олон нийт сайн мэдээгүй хамрагч чадаагүй байсан учраас сунгасаар одоо хүртэл үргэлжилж байгаа. Нийтдээ миний санджаар 3 удаа сунгацсан. Ингээ явж байгаа. За энд яг одоо хамрагдсан иргэдийн тоог бол би сайн мэдэхгүй байна. Яг багцаалж мэдэхгүй. За ер нь нэг ойролцоогоор 200-300 мянган орчим иргэн бол хувьдаа газар өмчлөд авцсан болов уу гэж би одоо тааж яг сүүлийн статистикийн хэд тусныг би бас яг мэдэхгүй байна. За 2008 онд бол энд бол өөрчлөлт оруулсан. Энэ хуулинд өөрчлөлт оруулсан. Яагаад өөрчлөлт оруулсан бэ гэхээр гэр бүлийн хэрэгцээний зориултаар нь өмчлөн гэдэг маань өөрөө бил гэр бүлийн дундын өмчлөлт нэг удаа өгöd байна. Газрыг одоо үнгүй өмчлүүлэх эрхийг хангаад байна. Гэтэл жишээл гэр бүлийн гишүүд бол харилцан адилхан байна. 10 ам бүлтэй ч хүн байна. 3 ам бүлтэй ч хүн байна. 1 ам бүлтэй ч хүн байна. Тэгтэл одоо гэр бүлийн хэрэгцээний дунд нь өгчгөр чинь нөгөө нэг 10 хүний дунд нэг удаа үнгүй өгчгөр нөгөө 9 хүн маань дараа нь газраа үнгүй авах тэр эрхээ бас алдаад хязгаарлуулад байдаг. Нэг хүн бол яг ганц хүнтэй ам бол эрхээ авчдаг тэр илүү хожиждаг ч юм. Арай бас шудраг биш байна. Энийг илүү Монгол улсынхаа нэг 2 сая 3 сая хүндээ илүү хүртээмжтэй одоо хандуулъя гэдгээр бол энийг бол иргэн өмчлүүлье. Нэг удаа өмчлүүлье гэдэг ийм өөрчлөлтийг бол хийсэн байгаа. За тэр ч утгаараа энэ газар үнгүй өмчлөх хэмжээ одоо Улаанбаатар хот, аймагын төвүүд тэгээд сумын төвүүд гэсэн ийм хэмжээгээр бол харилцан адилгүй байгаа. За Улаанбаатар хотын хувьд бол 0.7 га хүртэл. Өөрөөр хэлбэл 700 м2 хүртэл гэсэн үг. Заавал 700 гэсэн үг биш. Тэг хүртэл гэж. За аймагуудын хувьд болохоор 0.35. За бүр сумдын түвшинд болохоор 0.5 гэсэн ийм одоо харилцан адилгүй хэмжээтэйгээр газрыг үнгүй өмчлөх ажлыг бол одоо 12 дахь жилдээ одоо зохион байгуулж байна. За саний хэлснээр яг зүгээр 2000 тэр 8 оны иргэн өмчлөх хууль гарахаас өмнө нөгөө гэр бүлийнхаа дундаа хэрэгцээнд бас газраа авцсан хүмүүс бас нэлээд байгаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол одоо ямар одоо асуудал үүсэж байна вэхээр тэр хүмүүс одоо жишээл 5 ам бүлтэй дундаа нэг 0.7 га өмчлөөд авцсан нэг айл байлаа шүү дээ. За тэр айл бол жишээлбэл өрхийнхөө нөгөө 5 ам бүлийнхээ нэг гишүүн дээр 8 оны 5 сарын 1-ээс өмнө өмчилж авсан газраа газрын өмчлөх хэрэг шилжүүлэх гэрээ гэдгийг дүүргийн газрын албатайгаа байгуулад тэгээд тэрийгэ бүртгүүлээд тэгээд нэг одоо өрхийн гишүүндээ шилжүүлээд нөгөө үлдсэн 4 нь тус бүрдээ эргээ дахин 0.7 га газрыг үн төлбөргүйгээр авах тэр эрх боломж бол нээлттэй байдаг. Тэгээ иргэд маань энийг бас сайн мэдэхгүй энэ эрхээ бас сайн эдэлж чадахгүй байж магадгүй. Тэгэхээр энийг бас сайн мэдээд тэр хуулиар олгосон байгаа газраа үнгүй өмчилж авах тэр эрхээ бас би бол эдлээсэй л гэж бодож байна.